Hi vlog. Энэ удаагийн бичлэгүүд маань Японы халууны амралтыг тохиолдуулан Японы алдартай газруудаар зугаалсан бичлэгүүд маань цуврал болон орох болно. Эхний дугаараар маань Японы галт тэргүүдийг цагтаа явдаг учраас бид нэр 12:30-аас цаг авсан байсан. 37-д гэрээсээ гарч Дэншан цугаад 11:45 Шибуя дээр буугаад тэрнээс хойш дахиад 30 минут Дэншан цугаад Team Lab дээрээ ирсэн байна. Бид нар бүгдээрээ энэ том зааланд орж Team Lab буюу гэрлэн музей үзэх заавраа сонсчод дараагийн өрөөлөө алхаж байна. Team Lab маань хөл нүцгэн үздэг баталтайгаа үздэг гэсэн хоёр сонголттой байдаг юм байна лээ. Бид нар болохоор хөл нүцгэн үздэг сонгосон. Тэгээ бүгд батлаа шүүгэндээ хийчгээд энэ том усан хүрхрээгээр дээшээ алхаж өрөөлөөгөө орсон. Тэгээд бүгд дэмжээнээс шинэ альчуур аваад хөлөө арчиж чаад бид нар музейгээ үзэхэд бэлэн болсон. Энүүгээр ингээд бүр амар гомдсон зөвлөн хэсгээр бүгд амжиж гардаг юм гэлээ. Энүүгээр гарчгаад бидний хамгийн ихний үзсэн хэсэг бол яг гэрлэн музейн байна. Энэ өрөөг ер нь л мэддэггүй эсвэл харж байгаагүй хүн бараг байдгүй байх гадагшаа зугаалгаар явсан ч юм уу ичтэйш явсан хүмүүсийн зурган дээр ихэвчлэн энийг амар харж байсан. Тэгээд өөрөө нүдээр хараад амар гоё юм лээд ичидийн өрөөнд байгаа юм шиг яг ингээ бүгд гэрэл тэгээд өнгөнгөөр астав. Амар гоё мэдрэмжтэй. Нөгөө хайртай одуудынхаа зурган дээрээс хараад би гоё газар өрөөнд очиод зураг аваа бичлэгийг нүдээр үзсэн чинь бидэнтэй хамт зугаалж байгаа ука байна. Энэ манай эгч байна. Эхний хэсэгтээ амар их зураг бичлэг хийгээд удсан. Тэгээд дараагийнхаа өрөө рүү алхаж байна. Дараагийн өрөө нь ямар бол гэдгээс маш их тогтолцоож байсан. Тэгсэн чинь амар их ус заяа. Бүр амар шок. Тэгсэн чинь ямар байсан гэж тараа. Энэ бүр дүүрэн цагаастай өрөөнд ороод ирсэн юм шиг. Тэгснээ ханаар нь дүүрэн битүү тайлтай. Амар гоё аятай заяа. Тэгэл амар. Мэдгүй надад бүр хэлэгч үг батхгүй бүх юмнууд амар гоё байсан. Энэ зугаалгыг бүр амар удаан хүлээсэн болохоор үнэхээр гоё санагдаж байсан. Хэрвээ Японд ирэх юм бол энэ Team Lab-ыг заавал үзээд үзээрэй. Хөл нүцгэн үздэг Team Lab нь болохоор илүү мэдрэмж нь гоё санагдах юм болов гэж бодсон. Тэгсэн чинь бүр бодсноос бүр хамаагүй гоё байсан. Ингээд дараагийн өрөө рүү орж байна. Дараагийн өрөө маань битүү гэрлэн бөмбөлөгтэй өрөө байлаа. Бүр амар том бөмбөлөө заяа. Зарим нь хүнээс ч том. Тэгснээ яг гоё гэрэлтэй болохоор нүд дээрээ хараад итгэмээргүй тийм гоё өмнүүдээр дүүрэн байсан. Бид нар энэ хэсэгтээ айгүй их зураг авахулж агаад тэгээд бахан хүмүүстэй хамт нуугдаж тоглож жагаад дараагийн хэсэг рүү явсан. Дараагийн үзэх хэсэг маань ямар байх бол бидний дараагийн үзсэн хэсэг маань юм хав харанхуу тэгээ битүү цэцэгтэй таазаар нь шалаар нь битүү юм цэцэгтэй хэсэг байсан. Энэ байсан хүмүүс маань газраар дүүрэн суучихсан зарим бүр хөвтчихсэн энэ нисж байгаа цэцэгнүүдэд үздэг юм байна лээ. Энэ цэцэгтэй өрөөний их удаагүй харанхууд болохоор зураг аваад ч харагдахгүй дараагийн хэсэг лгөө шууд юм игээд гарсан чинь бидний дараагийн хэсэг юм гадаад байсан бүгд таарч өмсөв энэ хэсэг рүү орж үтсэн. Энийг юу гэдгийг мэдэхгүй заяа. Тийм чулуу ч юм шиг, өндөх ч юм шиг гэтээ бүгд ийм гоё өнгөтэй. Гэтээ ер нь амар гоё гэсэн. Тэгснэ энэ бас Team Lab-ийн амар алдартай хэсэг. Энийг харж байгаагүй хүн бараг байдаггүй ах уу. Тэгээд дээрээс нь ингээд амьд цэцэг, бид бүгд амьд цэцэг гэдэг юм лээ. Хүмүүс доорн суугаад үздэг. Чи зөндөө их зураг авсараа бичлэг хийхээ мартсан байсан. За ингээд бичлэгний маань ихний хэсэг буюу Team Lab-ны хэсэг ингээд дуусаж байна. Дараагийн бичлэг хүртлээр баяртай.